Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэлжлэхэд бэлэн боллоо. 2010 оны 10 дугаар сарын 27-ны өглөөний 8 цаг 30 минутын орчим. Абердиний эрэг дагуу хэдэн загасчлахаар ирсэн байлаа. Лина Роудын хогийн цэгийн ойролцоо усанд хачин зүйл хөвч харагджээ. Ойртоод харвал доод талаараа хувцсгүй зөвхөн дээгүүрээ саарал цамцтай нэгэн эмэгтэй цогцос усанд хөвж байсан. Тэд зочирдсан ч цагдаа нарт шууд мэдэгдэв. Цагдаа нар хурдын ирж цогцыг эрэг дээр гаргалаа. Эмэгтэй ойролцоогоор 25 орчим настай, метр 60 см орчим өндөр, нүүрэн доош харсан байдалтай. Дээгүүрээ саарал цамцтай, харин доод талаараа хувцсгүй. Гар болон хүзүүнд нь бага зэрэг шалбарсан сорив байсан ч ноцтой биш. Магадгүй усан живх явцдаа чулуу хад мөргсөн бололтой. Тэр өдөр оройн телевизээр энэ талаар мэдээлж, маргааш нь ээж аав нэрч цогцыг таньжээ. Цагдаа нар эцэст нь хохирогчийг 25 настай Юу Хоёу гэдэг болохыг баталгаажуулав. Юу Хоёу ажил дээр ирээгүй тул хамт ажилладаг хүмүүс нь эцэг хэрхэн залгасан байдаг. Өчигдөр шөнө гэртээ ирээгүй. Гэхдээ өдөр нь бидэнтэй уцаараа ирсэн гэж хариулжээ. Эцэг их нь түүнтэй өдрийн турш холбогдохыг оролдсон ч бараагүй. Оройн телевизээр гарсан мэдээг хараад уснаас олдсон эмэгтэй нь тэдний охин байсныг таньсан байна. Юу Хоёу 1985 онд Хятадын Хуа мужид төрж 12 настайдаа гэр бүлтэйгээ Хонконг руу нүжээ. Тэр доороо 5 дүүтэй. Аялал жуулчлалын мэргэжлээр их сургууль төгсөөд 3 жилийн турш хэд хэдэн ажил сольсон. Сүүлд Шинон дүүрэгт нэгтлэн бодогч хийдэг байжээ. Тэр үзэсгэлэнтэй эрэгтэйчүүдийн анхаарал татдаг, найз залуутай болдогч харилцаа удаан үргэлжилдэг нэгэн. Найз нь нийлэхдээ Хоёу хаанч орсон хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Эрэгтэй хүмүүс түүнд их татагддаг байсан гэв. Хоёу гадаад хүнтэй гэрлэж гадаадад амьдрах хүсэлтэй байсан тул Ланкавей Понг орчмын бааруудаар их ордог байжээ. 2010 оны 20 дугаар сар тэр герман залуу Томастай танилцаж үерхэж эхэлсэн. 2 сарын дараа Хоёу түүнийг эцэг эхтэйгээ танилцуулж сошиалд герман хэлээр би чам тайртай гэж хүртэл нийтэлжээ. Томас ч бас би чамтай хамт Германд заавал амьдрна гэсэн амлалт өгсөн байдаг. Гэвч Томасыг ажлын шалтгаанаар Бээжин рүү илгээснээр тэд салцгаав. Хоёу үнэхээр гутралд орж мэрэг төлөг үздэг хүн төртөл үзүүлсэн байдаг. Чи хайр дурлалд азтай хүн. Гэхдээ чи цэгнэж боловсон байд сур. Хэрвээ хэтэрхий задгай болчмгүй амьдрал хамгийн сайхан бүхний алдна, хамгийн муу нь аминд чи өрнө гэжээ. Тэр цагаас хойш Хоёу тэр үгэнд итгэж амьдралын маягаа өөрчилж эхэлсэн. Урд нь тэр орой бүр найз залуучуудтайгаа хамт арх уугаад оройтож тараад тэднэр гэртээ үргэлдэг байлаа. Харин мэрэг төлөг үздэг хүнд үзүүлснээс хойш ганцаараа ууж өөрөө такси барьж гэртээ ирдэг болсон. Хоёугийн эцэг их хэлэхдээ 10 дугаар сарын 26-ны орой ажил арсны дараа охин гэртээ ирж өрөөндөө найзуудтайгаа ярьж байсан гэв. Тэгтэл гинэд яарч сандран гэрээс гарчээ. Удалгүй тэдэнд охиноос дуудлага ирсэн байна. Би Ланкавей Понгод найзуудтайгаа жаахан юм уух гэж байна. Санаа зовох хэрэггүй. Гэвч тэр шөнө охин нь гэртээ эргэж ирээгүй. Охиноо Абердиний эргээс нас барсан байдалтай олдсныг телевизээр харж байж л тэд юу болсныг ойлгосон. Хоёугийн эцэг их болон цагдаа нарын шалгалтаар тэр амиа оролцсонгийн хувилбар огт боломжгүй гэдг нь тодорхой болсон байна. Нэгдүгээрт тэр Германд очих боломж гарна гэж чин сэтгэлээсээ найдаж байсан. Учир нь Томастай нийлэх гэж байгаа тухай ярьдаг байжээ. Хоёрдугаарт гэрээс гарахдаа Хоёу баруун джинсийн өмд өмсөж гарсан. Гэтэл цогцос олдох үед өмд нь алга байсан. Усан дурсахад хамгийн түрүүнд алга болох зүйл бол сул цамц байдаг бол Джейсэн өмд усанд алга болно гэдэг бараг боломжгүй. 3-р Хоёугийн гэр бол хойд зүгт байдаг. Цогц нь олдсон Абердин бол эсрэг чиглэл. Машин нар 6 милийн зайтай. Өөрөөр хэлбэл хэн нэгэн зориудаар авчирч хайсан байх магадлал өндөр. Хоёугийн найз хэлэхдээ Хоёугийн Апай нэртэй хуучин найз залуу нь нэгэн дэлгүрт менежер хийдэг байсан. Цагдаа нар түүнийг сэжиглэн дуудажээ. Тэр 10 дугаар сарын 25-26 дараалан шөнийн ээлжинд ажилласан. Гэртээ байгаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл хэрэг гарсан үеэр тэр гэртээ байгаагүй нь сэжигтэй болгосон ч цагдаа нар Апыг баривчилж байцаахад Хоёуд одоо хүртэл хайртай 25-26 тэд уулзахаар тохирсон байсан гэж хэлжээ. 25-ны орой Хоёу ирээгүй, 26-нд бас ирээгүй тул Апай найзуудтайгаа өглөө болтол хамт байсан гэв. Найзууд нь чинь мэдүүлгийг баталсан. Ингээд Апай сэжигтнээс бүрэн хасагджээ. Томас 10 дугаар сарын 26-нд Хонконгт байгаагүй тул тэрч бас сэжигтнээс хасагдав. Цагдаа нар Хоёугийн гэрээс компьютерийг аван шалгаж эхэлсэн. 2 хоногийн дотор түүний харьцдаг байсан 50 орчим хүнээс мэдүүлэг авчээ. Ресторанд хамт ажилладаг нэг залуу энэ тухай сонсоод маш их шоконд орсон гэв. Тэр хэлэхдээ Хоёутай 3 сар хамт ажилласан ч тэр маш ийдэг, хүмүүсийн хайр татсан. Өөрөө ч түнд сайн байсан гэж ярьсан байна. Хэрэг гарснаас 3 өдрийн дараа шүүх эмнэлэг дүнэлтээ гаргав. Гар хөл нь хувьссан, ам орчим хөөсөрсөн, уушиг нь усаар дүрсэн. Тэр усан живж нас барсан байлаа. Хоёу зөвхөн живсэн биш, амьд байхад нь хоолойг нь болсон улмөр байсан. Энэ нь тэр амьд байхад нь далаар ушидсан.
Ингээд тэр усан дуусныхаа дараа хэдэн цагийн турш амьд гарах гэж тэмцэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрв. Нас барсан цаг нь өглөөний 7-оос 8 цагийн хооронд. Загасчид цогцыг 8:30-д болсон тул цаг хугацаа таарад байв. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа цагдаа нар Абердиний далайн эргээр хойуугийн хувийн эзэглэснийх айсан ч юу ч олсонгүй. Тэдний үзэж байгаагаар хойууг өөр газар хөнөөгөөд дараа нь Абердиний усан дээр авчин хайсан байж болзошгүй байв. Мэдүүлэг авсан 50 орчим хүний дундаас нэг эрэгтэй цагдаа нарын анхаарлыг маш их татаж байлаа. Түүний нэр нь Жанконг. 43 настай, 1.80 см өндөр, цагдаагийн сургууль төгсөөд эргүүлж ажиллаж байсан нэгэн. Анх харахад тэр доктортой ажил ирээдүйтэй хүн байжээ. Гэхдээ ажлын 7 дахь жилдээ хамт ажилтдаг хүнийхээ найз бүсгийг хүчирхийллийг завдсан. Нэг эмэгтэй нүцгэн зургийг авч байж сүрдүүлсэн гих хоёр том эрэг толбогджээ. Ямар ч шалтгаантай байсан эцэст нь Жанкогийг цагдаагийн алтнаас хөөж 10 сарын 20-ны оноос суллагцын дараа гэмт хэргийн бүртгэлтэй учраас ажил олдохгүй эцэст нь такси барьж ажиллах болов. Тухайн үед Хонконг такси жолоодох нь боломжийн цалинтай. Сард 10,000 орчим $10 олдог байсан. Цагдаа нар Жанкогийг сэжиглсэн гол шалтгаан хоёутай хамгийн сүүл уцаар ирсэн. 10 дугаар сарын 26-наас 28-нд тэр 2-4 удаа залгаж мессеж бичсэн. Линан Роудын хогийн цэгийн камерт нэг такси харагдсан. Таксины дугаарыг шалгахад Жанконг байсан нь батлагдсан. Тиймээс цагдаа нар түүнийг дуудан байцаав. Жанконг ихэд бодилсан, уйл сандарсан байдалтай орж ирээд сүүлийн хэдэн өдөр хоёуг олдохгүй байна. Тэр надтай холбоо тасарсан. Би үнэхээр санаа зовоод байна гэж үлийн хэлжээ. Цагдаа нар 10 дугаар сарын 26-нд хаана байсан бэ гэж асуухад тэр шөнө би Хонконгийн төвд таксинд явж байсан гэж мэдүүлсэн байна. Гэхдээ энэ мэдүүлэг нь илүү сэжигтэй болгосон. Хонконг ба цогцолдсон Абердин хоёр хоорондоо ол биш. Сандарсан Жанконг дараа нь мэдүүлгээ өрчилж түүний хэлснээр тэр орой хоёу залгаад намайг аваад хэрэггүй гэж хэлсэн гин. Гэвч энэ өөрчлөлт нь бүр илүү сэжигтэй болгосон юм. Цагдаа нар түүний таксиг шалгахад цусны талд түүний арын багажинд даавны үтс олджээ. Жанконг тайлбарлахдаа өдөр бүр зөндөө зорчигч авдаг. Магадгүй сарын тэмдэг ирсэн зорчигч байсан байж болно гэж гүрийсэн. Гэхдээ арын багажинд байсан даавны үтс нь хоёугийн цамцны материалтай их төстэй байв. Баталгаажуулахын тулд цагдаа нар тэр цамцны үйлдвэрлэгчийг олж яг ижил заагварын шин цамц авч материалын утсыг харьцуулжээ. Материалын ширхгүүд нь 100% таржээ. Мөн ДНХ шинжилгээгээр таксинд байсан цусны талб нь хоёугийнх гэдэг нь баттай тогтогдов. Үүн дээр нэмээд камерын бичлэг, сүүлийн дуудлагууд, таксинд олдсон цус, цамцны материалын ширхэг, бодлаантай мэдүүлгүүд бүгд нийлээд нэг хүнийг чиглүүлж байв. Жанконг. Хэрэг гарснаас 5 хоногийн дараа цагдаа нар түүнийг Каолун дахь цааны газараас баривчилжээ. Малгайгаар толгойг нь бүтээж, гавлаж цагдаагийн газар түргсэн. Нотлох баримт хэтэрхий олон, хэтэрхий тодорхой байсан тул Жанконг эцэст нь бүхний хүлээхээс өөр аргагүй болов. Ингээд тэр хоёутай хэрхэн танилцсан, тэдний харилцаа ямар болсон, мөн яг юу тохиолдсон талаар бүх үннийг ярьж эхэлжээ. 2009 оны 11-р сар тэр өдөр хоёу Ланкаве Понгод шөнө ууж байгаад такси барин гэрлүүгээ ирсэн. Таксины жолооч нь Жанконг байлаа. Хоёу тэр үед нэлээд задгай хувцастай, өндөртэй ус болон архины өнөр өнөртөж үзэсгэлэнтэй байсан тул Жанконг шууд дурлсан юм. Хоёу машинд суугаад ярьж эхэлжээ. Би байнга Ланкаве Понгод архи удаг. Ихэвчлэн шөнө такси бариад гэртээ хардаг гэж ярив. Жанконг боломж олсон гэдгийг мэдэж шууд хэлсэн. Хэрвээ өсвөл би байнга аваад түргээд өгч бай. Гэтэл хоёу нэмсэглээд дуртай зөвшөөрчээ. Тэд дугаараа солилцсон. Ингээд дараагийн 3 сарын турш Жанконг хоёугийн бараг хувийн жолооч болжээ. Тэд нэлээд дотн харилцаатай болсон байна. Эхэндээ хоёу тоглоомоор таксиныхаа мөнгийг хямдруулж болохгүй юм уу гэж асуухад Жанконг шууд зөвшөөрсөн байдаг. Тэгээд 2010 оны 20 дугаар сар гэхэд жолооч зорчигч биш, харин болцож эхэлсэн хос болчихсон байв. Жанконг би түүнийг анх хараад л дурлсан гэжээ. Тэр хоёуг ажил руу нүнгөө өргөж өгдөг, хоолын мөнгө даадаг, хаяа жижиг бэлэг худалдаж авч өгдөг. Мөнгө байхгүй үедээ найзуудаасаа зээлдэг боллоо, маш их халамжтай ханддаг байжээ. Гэтэл 2010 оны 20 дугаар сард хоёу герман залуу Томастай танилцаж бас түүнтэй болцож эхэлсэн юм. Ингээд хоёу хоёр эрэгтэйтэй зэрэг уулздаг болчихсон. Мэдээж энэ нь Жанконг таагүй байсан ч тэр өөрийгөө хоёугийн албан ёсны найз залуу болох боломжгүй гэдгийг мэддэг байлаа. Учир нь тэр ердөө таксины жолооч мөн санхүүгийн хувьд ч тийм баян хүн биш. Гэсэн ч тэр итгэсээр байв. Тэр нэг өдөр намайг сонгоно. Дараа нь 2010 оны 7 дугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хоёу Жанконгоос 10,000 Хонконг доллар зээлэх хэрэг гарчээ. Шинэ тавилга авах гэж Жанконг мөнгө зээлсэн бөгөөд хэрвээ боломжтой бол 7 хоногт нэг удаа уулзаад ярилцаж сууж байвал болох уу гэж гуйсан байна.
Хойвч тэрөв зөвшөөрсөн. Ингээд Вишан уулын зэлүү зам, Repulse Bay машины зогсоол зэрэг олонний нүднээс нуугдсан газруудад уулздаг болжээ. Хойв тэдний нууц уулзалтыг мэйл бокс гэж хүртэл нэр өгсөн байв. Уулзалт болгон Жанконг түнд $500-аас $1,000 өгдөг байсан. Зээл өгч, мөнгө өгч, бэлэг авч өгч хайрладаг. Тэр хойв нэг өдөр минийх болно гэж итгэсээр байв. Гэвч үнэндээ хойв түүний өгсөн бүх мөнгийг өөрөө Бээжинд эсвэл Европ руу нүүж амьдрах ирээдүйн төлөвлөгөөнд хуримтлуулж байсан. 2010 оны 10 дугаар сарын 26-нд хойв Жанконгт уулзъя гэж хэлжээ. Тэр орой хойв Ланквэ Понгоос авч хөнгүү харанхуй газар Чинжаогийн оршуулгын газрын ойролцоо авч ирсэн байна. Тэнд хүн бараг байдаггүй, маш нам гүм, мэйлбокс нууц уулзлыг хийхэд тохиромжтой газар байсан. Тэд машин дотор бэлгийн арцанд орох гэж байсан ч гинэт нэг машин ойртож ирсэн тул зочиод шууд болжээ. Хойв инээж Томас 11-р сарын 1-нд Хонконг руу буцаад ирнэ гэж баяртай хэлсэн байна. Тэр ирээдүгээ Томастай холбоо ярьж, Европт амьдрах тухайгаач хинэгчгүй мөрөөдөн ярьсан. Жанконгийн уур маш ихээр хурж байлаа. Хойв, энэ бол бидний хамгийн сүүлийн удаагийн уулзалт. Томастай хамт байх учраас дахиж уулзахгүй. Харин банкны өрөө нуух хэрэгтэй байна. Чи надад дахин $10,000 зээлүүлчих. Тэгвэл би чамтай цэвэрхэн сайхан сална гэжээ. Жанконг уурлаж, би чамд бүхнээ өгсөн. Би чамаас болж өрн живсэн. Чи харин ингэж хариу байх гэж юу гэж хашгирчээ. Машин дотор хойвч дуугаа өндөрсгөж, хоёр биенээ түлхэж, маргаан гинэж ширүүсч, хойв санамсаргүй Жанконгийг тохоогоор хамгийн эмзэг газар нь цохиж орхив. Жанконг өвдөл, доромжлол, уур илэнгээс болж ухаанаа алдаж, тэр хойв руу дайрч, хоёр гараараа түүний хүзүг 2 минут шахан боожээ. Хойв ухаан алдаж унсан. Тэр мөчид Жанконг би түүнийг алчглаа гэж бодов. Гэвч үнэндээ хойв амьд байсан. Сандарсан Жанконг хойвгийн дотор утас, джинс, цэнхэр бүзийг ойролцоох бут руу шидэж, түүнийг машины багаж нь тийгээд Аавардиний далайн эрг рүү аваачив. Тэр орой 9 цагийн үед далайн эрг рүү утсан ч хүмүүс загасчилж бичлэг хийж байсан тул 5 цаг гаруй хүлээсэн байна. Шөнө 2 цаг 30 минутын үед хөнгүү болохоор хойвг багажнаас гаргаж ус руу шидэжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хойв усан таягдах үедээ амьд байсан. Тэр хэдэн цагийн турш амьд гарах гэж тэмцсэн байна. Хэрэг үйлдсийн дараа Жанконг өмнө нь цагдаа байсан туршлагаа ашиглан мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлэх гэж оролцсон. Тэр хойроо олон удаа залгаж мессеж бичиж чи хаана байна залгаач гэх мэтээр хайж байгаа юм шиг байсан байна. Энэ бүхнийг тэр өөрийгөө хэрэгтэй олбоогүй мэт харагдуулах гэж зориуд хийсэн байв. Жанконг цагдаа нарт хойвгийн бие болон цүнхийг яг хаана айснаа зааж өгсөн. Тэр нэгэн жижиг явган замаар явсаар далайн эргийн тавцан дээр очиод хойвгийн цогцыг мөн түүний цайвар цэнхэр өнгийн гар цүнхийг ус руу шидсэн гэдгээ хэлсэн байна. Хайсан газар нь хойвгийн хувцс олцсон буттай бараг 100 метрийн зайтай байжээ. Цагдаа нарын хамгийн их гайхсан юм нь хойвгийн хоолойг боосон газар, цогцыг хайсан газар хоорондоо 27 км-ийн зайтай. Машинаар бараг 40 минут явдаг байв. Тэгвэл яагаад тэр ойролцох газар хаяхгүй? Заавал ийм хол газар авчирсан юм бол гэх асуулт гарсан. Жанконгийн хэлснээр би тэр үед сандарч ухаан самуурсан. Юу ч бодож чадаагүй. Цагдаад ажиллаж байсны хувьд энэ газрыг илүү сайн мэддэг байсан учраас энд ирсэн. Тэр далайн цагдаагийн төвийн эргүүлт ажиллаж байсан тул Аабердиний усан бомтын онцлог мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагддгийг мэддэг байсан байна. Мөн тэр хуучин хамт ажиллаж байсан хүмүүсээсээ далайн эргийн хөдөлгөөн хүмүүсийн ирж очдог цагийг хүртэл тодруулж асуусан нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон. Иймээс тэр газар хэргийг нүүн дарагдуулахад илүү тохиромжтой гэж боджээ. 2010 оны 11-р сарын 2-нд Жанконгийн заасан газар цагдаа нар очиж шалгаж үзэхэд хойвгийн өмсөж байсан хувцснууд яг тэндээс олцсон. Хойвгийн эцэг их сэжигтэн баригдсан тухай мэдээг сонсоод эн чинь манад ирээд байсан залуу мөн байна гэж хашгирчээ. Учир нь хэрэг гарснаас 2 хоногийн дараа хойв сургуу болсон байхад Жанконг эцэг их рүү залгаад би танаа охины таксины жолооч найз нь байна гэж хэлсэн байна. Тэр бүр цаашлаад хойвгийн эцэг эхийг өөрийн таксинд суулгаж морг руу хүргэж өгсөн байна. Эцэг их нь тэр үед охинд минь санаа тавьдаг сайн хүн байна гэж баярлж байсан. Гэтэл бодит байдалд тэд өөрсдийн охиныг хөнөөсөн үнийхээ таксинд сууж явсан гэдгээ мэдээд гүн шоконд орчээ. Хойв гэр бүлтэй их түшигтэй дүүнрийнхээ ард байнга зогсдог. Хизээж асуудал гаргадаггүй, санаа зовоодгүй охин байсан. Түүний дүүнэр нь охины эд зүйлсийг янзлахдаа эгч минь энэ зүйлсээ дахин хизээж хэрэглэхгүй гэж бодсон нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр байсан гэж ярив. 2010 оны 11-р сарын 3-нд Хонконгийн прокурорын газар Жанконгийг аллагын эргээр аль биесээр буруутгажээ. Тэр өдөр нь хойвгийн оршуулгын өдөртөө давхцсан. 6 сарын дараа буюу 2012 оны 4-р сард Жанконгийн шүүх хурал Хонконгийн Ийстерн магистратын шүүхэд эхлэв. Шүүх хурлын үеэр Жанконг
Хойог далаад хаях үедээ амьд байсан гэдгийг сонсоод хаашгирч уйлж энэ бол миний амьдралын хамгийн том харамсал гэж мэдгэжээ. Гэхдээ тэр би санаатаа алсан биш. Би зөвхөн санамсаргүй ууралснаас болж хийсэн. Далаа руу хаях үедээ үхсэн гэж бодсон гэж мэдүүлв. Тиймээс тэр санаатаа аллах биш, санамсаргүй алсан гэж хэлсэн байна. Шүүх хурлын үеэр прокурор дараах гол баримтуудыг танилцуулсан. Жанконг хойог амьд байхад нь далаад хайсан. Тэр өөрийн хийж буй үйлдэл ямар аимшигтай үр дагавартайг мэдэж байсан. Энэ бол уурлах үедээ хийсэн санамсаргүй үйлдэл биш. Тэр хойоо амьд байгааг мэдэж байсан. Гэсэн ч зориуд ус руу шидсэн гэв. Харин Жанконг үүнийг эрс үгүйсгэж би түүнийг аль хэдийнэ нас барсан гэж бодсон. Хэрвээ амьд байсан гэдгийг мэдсэн бол хизээж тэхгүй байсан гэж мэдүүлжээ. Жанконгийн өмгөөлөгч хойоо өөрөө олон залуутай уулзаж мөнгө зээлж авдаг. Энэ байдлаасаа болж асуудал үүсгэсэн гэв. Товчхондоо тэр хохирогчийг өөрөө энэ байдалд хүргэсэн юм шиг харагдуулахыг оролдсон. Гэвч мэдээж энэ тайлбар нь ёс суртахууны хувьд зохимжгүй. Хохирогчийг буруутгах маягтай бодит хэргийг нуух оролдлого мэт харагдсан байна. Үүний эрэхтэй юу болсон, юу ярьсан гэдгийг хоёу нас барсан учраас яг таг баталж хэлэх нь боломжгүй болсон. Ингээд энэ нэргийн тухай ярьж өгч чадах ганц хүн нь Жанконг өөрөө. Түүний хэлсэн үг бас өмнө нь гаргаж байсан асуудлууд баримтуулан үлджээ. 8 хоног үргэлжилсэн шүүх хуралдааны дараа шүүгчид Жанконгт бүх насаар хорихол оноо. Шүүхийн шийдвэр гарахад Жанконг толгойг удаалган уйлж би харамсаж байна гэж шивнэсэн ч энэ нь хоёугийн амийг буцааж авчрахгүй. Түүнд өгсөн зовлон гэр бүлийн шархыг шидгээхгүй. Хүмүүс түүний санамсаргүй болсон гэх тайлбарын талаар маш их эргэлзээтэй хандсан. Шалтгаан нь хэд хэдэн зүйл. Нэгдүгээр шалтгаан түүний өмнөх дүр төрх. Тэр өмнө нь хүн хүчирхийллийг завдсан. Нууц зургаар хүн сүрдүүлсэн гэх баримт. Ажлаасаа хөөгдөд хүргэсэн зан авир зэрэг ноцтой асуудлуудад холбогдож байсан. Хоёрт хохирогчийн гэр бүл рүү өөрөө холбоо барьж найрсаг дүр хэсгсэн. Жанконг санаа зовсон найз мэд жүжиглэж эцэг эхийг морг руу хөргөж өгч тэдэнд итгэл төрүүлж байсан нь олон хүний зэвсгэлийг хүргэв. Гуравт Ланкавай Понг орчимд согтуу эмэгтэйчүүдийг ашигладаг байсан гэх зурхал. Жанконг согтуу эмэгтэй зорчигчдыг машинаар гэрт хүргэнэ гэж аваад замдаа хүчирхийлдэг байсан байж магадгүй гэх баримт гарч ирсэн. Хэдийгээр баттай нотлогдоогүй ч аюултай жолооч гэдгээр танигдсан байсан. Хоёугийн иргэн цогцолцсоноос хойш 1-7 хоногийн дотор сэжигтэн баривчилж нотлох баримтуудыг бүрэн цуглуулж чадсан маш ховор тохиолдлуудын нэг байв. Мөрдөн байцаалтын ахлах ажилтан дараа ярихдаа шүүхийн шийдвэр үнэн бодит байдалтай нийцсэн. Жанкогийн мэдүүлэг итгэх зүйлгүй нотлох баримтууд бүхнийг хэлж өгсөн гэж ярьжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа хүмүүс хойоо өөрөө шалтаа гаргасан. Баян хүнтэй амьдрах шунлаас болж өөрийгөө аюулд оруулсан гэж ярив. Жинхэнэ аз жаргал гэдэг нь баян хүнтэй суух биш. Харин зөв хүнээ олж ухаалаг сонголт хийхэд оршдог. Хоёугийн амьдрал бол үнэхээр сайхан мөрөөдөлтэй байсан ч амьдралын буруу сонголт, болчмгүй байдал аимшигтай үр дагавар хүргэдэг гэдгийг харуулсан гашуун түүх юм. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саба заавал дараад өгөөрэй.